гоё газар ирсэн муугаа болохоор та нарт бас ингээд гоё үг хэлье гэж бодоод. Зя. Нэрэн дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр манай сургуулийн урлагийн наадам энд болно. Тэгээд урлагийн наадам үзээгээд бол амралтын өдрөлтөө гэхдээ тэг ягаар салхинд гараад тэг хүүхдүүд ихээ тоглолтыг үзээгээд хүрээд ирлээ. Оо, үнэхээр байгаль гоё наа. Тасархай. Nice. Хамт бичлэг их үү? Нэрсүүд гадны төлөв бичсэн байна. Би энэ батар нөгөө юу гэдэг юм бэ? Шинж байхгүй нь. Байх. Чод хайчдээ бод. Хоол эргүүл яваад ирлээ. Наад үсгэцгээ санааш. Одоо энэ дангаар тавих гэдэг. Бод идгээ заргаараа урах. Чамаа хараад байгаа нэг Орсын кинон дээр гардаг. Тэнийг юуан санаанд байна. Бич байггүй. Чамаа харахаар нэг 90 минут мэдхгүй байх тийм явах юм. Өөрийнхөө 90 их ялгахаваа. Өмсөсийнхөө зүг буруу чимэкээ. Ястарыг дамарч байна. Энийг юу гэдэг лээ? Цас шамраад байна гэдэг лөө. Шамрах. Яг зөв үг нь хэлж чадахгүй байна л та. Тийм цас. Байгаад байгаа байхгүй юу? Би жоохон гадаалахыг гэж дууд.
Энэ хэсэг болохоор бясалгаан юм чамд юм гоё нэрэг өгөх гээд чамайг тайлгаруулах гээд чам таниулах гээд бичиж байгаа хэсэг. Энд үнэхээр байгаль тасархай байна заяа. Үнэхээр гайхалтай байна. Тэгээд энэ гайхалтай мөчөөс та нарт ингээд жахан ч гэсэн мэдрүүлэе гэж бодоод тэгээд яг энэ ярианы хэсгийг бичиж байж байна. Тэгээд чамд ойрдоо хэцүү санагдаад байгаа бол чи ганцаардаад байгаа бол чи зарим нэг зүйлсийн тэ зарим нэгэн зүйл одоо ажил гэдэг юм уу те гараасаа гаргаж чадахгүй байгаа бол зүгээр л хичээлээ хийх гэсэн ч гэсэн чи төвлөрч чадахгүй байгаа бол ч юм уу чи ингээд сэтгэлээ зэгцэлж чадахгүй байгаа бол чи хин нэгэнд гомдоод байгаа бол ингээд чамаг би ингээ халуун тэрвэрлтээр тэрж байгаа шүү. Тэрийг минь хүлээж аваарай гэж хэлмээр байна. Мэдээж хэрэг ингээд амьдралд гоё сайхан зүйлс тохиолдох үе байдаг. Яг тэрнтэй адилхан бид нарт өдрөө алхан бас тийм үе тохиохгүй штэ. Хэцүү үеуд байна, амархан үеуд байна. Даваад гарсны дараа тэр бүх зүйлс бүгдөө ижлэхэн болдог юм шиг надад санагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл 2025 оны дүгнэлтээ би найзтайгаа ингээ подкаст маягаар бичих гээд яагаад гэвэл би тэрийг 6 удаа бичиж эхэлсэн байхгүй юу? Тэр видеог бичгийн тулд ингээд 6 удаа 6 өөр цагт ийм дүрс авах гад тэгээд би 30 минут ярьж утсан, 20 минут ярьж утсан, би 10 минут ярьж утсан, би ингээд тэгээ уртч ярьж утсан, богино ярьж утсан гэтэл ингээд миний сэтгэлд хангалтгүй байгаа гэсэн. Тэгэл хамгийн ихний бичлэл дээрээ би оруулчих болох байсан ч гэсэн би өөрөө өөртөө тэгээ ингээд сэтгэл хангалуун бичлэг хиймээр байгаа байхгүй юу? Тийм байгаа болохоор би ингээд яг яах уу гэж бодож байгаад тэгээ зүгээр л ингээд нэг шин санаа гарч ирсэн. Тэр нь болохоор найзтайгаа ингээд хамт биччихээ. Тэгээ дэмэндээ шүү дээ. Тийм болохоор тэр бичлэг, тэр подкаст ер нь гоё алхах гэж найдаж байна. Түүнтэй ижилхэн ер нь бол юм бас зөв цаг нь гэж байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор битгий их яраарэ. Битгий их өөрийгөө хүчлээрэ. Битгий их өөрийгөө шахаад өвтгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд уул нь тэрнээс өмнө би өөр нэгэн зүйл хэлээд тэрийг дүгнэх гэжсэн чинь тэрийг мартчихлаа. Тэгээд 2025 онд би ингээд 10 нэг тийм гоё дурсамжтай гайхалтай 10 мөч тэгээд 2025 оны сургамжтай бүтлгүйдсэн хөгжилтэй 10 мөч гэдэг тийм жагсаалт гаргаад тэгээ найзтайгаа ярих гэж байгаа байхгүй юу. Тэгээд гисэн чинь надад ингээд гайхалтай тийм шин содон гоё мөчүүд нь бүр их байсан. Тэгээд 2025 оны нэг бүтлгүй хөгжилтэй түүхүүдээ бичсэн чинь яг ингээд толгойд нэг 7-8 түүхэл байгаад байгаа байхгүй бүр ёо тэр бол үнэн тэнэг бүтлгүй тэр супер бүтлгүйтлээсэн тэр бүр үнэхээр азгүй ядлээсэн ч юм уу тэгэж бодож аасан ч гэсэн яг ингээд арга болох гэсэн чи байдаггүй. Тэгээ би бүр энэ жил чинь ингээд яг үнэхээр хэцүү байна да гэж санагдаад л байсан болохоос ш яг үндэ сайхан зүйл нэх байсан юм ба штэ. Болохгүй зүйл байгаад байна да гэж ингээл бодоол яснаас ш тэгээ болохгүй зүйлийг даваад сайхан зүйл нь тэрнээс их байсан юм ба штэ гэдгийг яг би тэгэж бичиж байхдаа анзаарсан. Яг ингээд 2025 оныг ингээ яг тэгээ туулаад өнгөрүүлээд явж хахад ягаад ч юм өдөр болгон л ингээл саад бэрхшээл тулгараал тэгэл өдөр болгон л тэр бүгдэд ялагдаал унаал сөхрөөл тэ ингээ би станер үнэхээр арчаагүй юмтай юм а би үнэхээр чадахгүй байна гэж сугараад байгаа юм шиг санагдаадсан байхгүй юу амьдралд. Тэгээ санагдаад исэн чинь яг үнэндээ би өдөр болгон л тэр бүгдийнхээ ард гараад л яваад л байсныг анзаарсан. Тийм болохоор ингээд та нар ч гэсэн гайхалтай өдрүүдийг өнгөрүүлээсэй гэж би хүсэж байна. Тэр бүх өөрийнхөө тавьсан зорилго тэ дасгал даалгавар одоо юу вэ тэ амьдралаас ирж байгаа тэр хичээлүүдийг суралцаасай. Тэр бүгдийнхээ ард нь гараасай. Ойлгоосай гэж хэлмээр байна. Тэг хамгийн гол нь тэ ингээд өөрийгөө бага өвдөхөөрэй. Битгий нэг хүчлээрээ. Зарим ингээд үнэхээр болохгүй зүйлс гэж байдаг. Тэр болохгүй зүйлсийг битгий хүчлээрээ. Бүр үнэхээр ихгүй чинь. Би ер нь бол болгочихгоо л сэтгэл гэдэг хүн баггүй юу? Яагаад болохгүй гэж тийм сте. Болох сте гэж жоохон. Тэгээд гэтээ яг тэрийг ийм хин нэгэнд хүчилж гаргахаас айл яг өөрөө өөртөө тэгдэг төрлийн байхгүй юу? Тэгээд ер нь бол өөрийгөө жоохон өвдөгдөг. Тийм болохоор
надаас суралцаарай манайхаа тэгж хэлмээр байна. Байгальд гараад ирсэн чинь бас гоё яана. Нэг тийм намуухан өчтөр би совдын эрэг гээд кино үзэхгүй юу. Тэгээд Мики намайг үзээрэй гэж зөвлөөд тэгээд би үзсэн чинь бүр үнэхээр гоё кино байсан. Тэгэд би ягаад ч тэр киног үзсэн юм шиг санагдаад байсан чинь яг үзээгүй нь л ойлгомжтой үзээг байгаа юм. Тэгээд та нарын амьдралд нэг юм өмнө нь энэ үйл явдал болж исэн юм шиг гэдэг бодол төрдгөө. Тэр болохоор гэтээ яг энийг ингээд тал талаас нь тайлбарлаж болох л ах л та. Би нэгэн сонирхолтой тайлбар сонсч байсан нь та нар ингээд зөв замаараа явж байгаа амьдралынхаа яг ийм зөв чиг шугамаар явж байгаа бол тэр зүйл чинь ингээд өмнө нь амьдрал чинь тохиолдож байсан юм шиг санагддаг гэдэг тийм юу сонсч байсан заяа. Тэр бас надад тийм үнслэлтэй юм шиг санагддээ штэ. Ингээд яг ийм чи зөв замаараа яваад байгаа шүү гэдэг тохиог тэр бодлоор эрүүлдэг ч юм лүү тэмстэй. Бас мэдгүй штэ. За тэгээ миний утас юу н унтрах чагаа тэгээд өөр ярих зүйл чинь гэх юм бол та нарт бүр энэ гоё нарыг, энэ байгалыг, энэ цэвэр агаарыг тэгээд энэ их амар амгалан гэл мэдрүүлээд бэлгэлмээр байна. Тэгээд тэр киног үзснийх нэрээ би болон сэтгэлээ хуваалцах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бодлоо 3 цаг 3 минут ерөн киносэн. Тэгээд би тэгээ энэ ийм бүр гайхалтай бүтээлийг би одоо тэгээд би тэр киноны тухай ингээд сэтгэлээ хуваалцах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ бодоомч энэ кино тэр кино нь болохоор 3 цаг 3 минут байх гэсэн. Тэгээ би энэ киноны талаар сэтгэлээ хуваалцсан гэх юм бол би ингээд 3 цаг 3 минут зүгээр л ингээд байгалыг бишрээд амьдралдаа талархаад их орон тайван байгаадаа талархаад өнөөдөр ингээд нэг тийм эрх чөлөөтэй байгаадаа талархаад нэг тийм бүх юмд зүгээр л талархаад хийцгүүрээд нарны өдөөс ч юм уу ингээд хараад сумаар санагдсан. Ерөөсөө тэр киноны тухай ингээд бид нар ингээд Орол шүү дээ. 4 цагаас бид нар үдийн цайнд орж ийн. Тэгээд бид нар тэмчээ өгөөд цайтай. Цай өгөөд. Яа тэгэхээр урлагийн үслэг, дунд ангийн урлагийн үслэг амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Тэгээд өглөө ирээд үзээд сая дүнгээ сонсчоод би ч одоо ангимэгтэй биш зүгээр үзэгч маягаар ирж үзэх байхгүй. Одоо болохоор би сургуулийн эмчтэйгээ хамт ирээд одоо би буцаж байна. Үнээр сайхан байлаа. Нэг юм агаарт гарч ирсэн юм чинь. Бүр цаанаасаа юм гоё цавлаг болоод ирч үсттэй болоод юмэг л ярмаар санагдаад. Яа агаар ямар гоё юм бэ. Би орой ингээ ажлаа тараад төлөвөө харахтаа юу яагаад байгаа байхгүй юу? Хоолоо ингээ хорсоод заяа бүр ингээ аргаж маргах биш заяа бүр хорсоод. Тэгээ яагаад хорсоод байгаа вэ? Яасан бэлээ гэд бодсон чинь
Утаанаас болоод хоолоо тэгж хорсоод байгаа юм билээ шүү дээ. Би болохоор нөгөөтгөө ингэж ойлгохгүй байгаад исэн чи. Утаа байсан байх үед. Хүндээ юм аваад ирсэн чи. Одоо нөгөө юм байхгүй л хасан чи. Хөнгөн болсон бай. Инсэйтэд. Хайрцагай. Сайхан байлаа. Яг үндэ чиний сэтгэлд нийцэхгүй те ингээ гаргасан хөдөлмөрчин ингээ чиний санаанд те таалагдахгүй байж болдог. Тэгээд за энийг үзэж байгаа чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд